Working on a weekend like usual. Way off in the deep end like usual. Niggas swear they passed us, they doing too much. Haven't done my taxes, I'm too turned up. Virgil got a paddock on my wrist going nuts. Niggas caught me slipping once, okay, so what? Someone hit your block up, I tell you if it was us. Man, a house in Rosewood, this shit too plush. It's cool, man. Got red bottoms on. Life is good. You know what I mean? Like, 100,000 for the cheapest ring on a nigga finger, little bitch. Ooh, I done flew one out to Spain to be in my domain, an automata, bitch. Ooh, dropped $3 on the rain, called it been the truck, little bitch. Ooh, I was in the trap, serving cocaine, they ain't been the same since. Ooh, granted, she was standing right there while I catch a play on the brick. Ooh, I made them little niggas go haywire, Taliban in this bitch. Ooh, I done been down bad in them trenches, had to ride with that stick. Ooh, who gave you pills, who gave that dust, Pluto sent you on the lick. Ooh. Одоо бодохоор бүр аим олон жил хамт ингээ ажил хийсэн юм шиг бүр мэдрэмжтэй. Тэгсэн мөртлөө ингээл нэлээд сайхан ингээ дуулцсан. Одоо шууд ярьчихаа. Ер нь бол Томожинг нөгөө River Garden-д хасаа мэддэг байсан шүү дээ. Нэгдэл бол их олон янзаар үүсдэг бах те. Бидний хувьд бол үнд зүйл нэг байсан. Асын араа нэг байсан. Тэгээд сургууль руу яваад орчлох ёстой бужигжсэн. Ер нь бол Томожин чинь яг нөгөө зуны хөтөлбөр гээд маш олон хүүхдүүдтэй. Тэгээд ороход угаасаа батчин байгаагүй. Томожинд юу бичээл заагаад хүмүүсээ дуусчаад тэгээд кафетериад юу цайны газарт нь би юу хоол өөртөө нэг хоол хийж исэн. Тэгээд юу хэм блэ? Хин намайг дууссан блэ? Она намайг дууссан баха. Эсвэл она намайг дууссан баха. Тэгээ оноо юу гэж хэлсэн бэ гэх юм бол энд нэг амар гоё ихч бачин мод чамайг хайгаад байна гэд дуудаж ирсэн. Тэгээд би тэр технээс алдаас нь гараад тэгээ солонгон хашинд зогсож ирсэн. За ингээд сургууль нэг гэж байгаа юм байна мэдээлэл авъя гэд хамгийн анх идрээтэй уулзаад тэгээд идрээтэй бид нар бас сургуулаа манайхын одоо River Garden гэдэг эко цэцэрлэг тэгээд бачинтай уулзмаар байна. Та хэдтэй уулзъя гэдэг саналаа тавиад тэгээд оцсныхаа дугаарыг өгчөөд гарсан. Анх уулзж байхад би амар гайхчихсан. Яг би сандугах Томж актемд орж ирэл гэсэн чинь маа идрээ тий. Солонгоо гэдэг ийм хүн утж уулзъя гэд ирсэн шүү. Дугаар нэнэ гэд. Батчин идрээ хоёр уцтаад уулзъя гэд тий. Яг хамгийн анхны уулзалтан дээр нямаа одоо батчин идрээ бид нар уулзж байсан. Яг анхны сэтгэлийн хувьд бол яалтчгүй бас идрээ ч юм уу тий батчин чинь биднээс бас дүү штэ тий. Тэгэл нэг юм яриа мараа нэг юм цагаахан айгу хөөхөө. Тэгэл би ингээл суугаал яриад ярьж байгаа бүх юм үзэл бол нийлжсэн л та ер нь бол амар ихтэй. Үнэхээр ингээд дүүний бүр энерги нэг мэдрэхгүй байхын аргагүй. Ер нь бол тэгэл боловсрол яагаад орсон, юу хийдэг, юу хиймээр байгаа, яагаад хиймээр байгаа гэл бүх юм ингээл ярьж байгаа. Би нэг аль болох энэ жил бас одоо нэг өөрийгөө хүчлээд байгаа юм сонсож сурах гэл тэ дуугаа байгаад хүнийг сонсох гэдэг юмруу төлөвчсэн болохоор амар сонссон. Тэгээ дотроо бодож ирсэн юм ингээд бүр ингээд яг боддог, итгэдэг, бичдэг, оролддог бүх юм ингээл бүр ээж дараал хэлж байгаа. Инээдээ яг тэр уулзаасаа гарсан чинь Бачин бид хоёр хоорондоо юу ярьсан бэ гэх юм бол эдгээр ямар нэгэн аргаар бидний бизнес планыг авсан юм уу үгүй мүү хаашаа ингээд яг бидний ярьдаг юм яриад байх ингээд ярьжсэн тэр амар фаны байсан. Томожин болоод хүмүүс сургуулийн хувьд үндсүүл асын хараа нэг зүйл дээр нэгдсэн байгаа. За энэ юу вэ гэхээр боловсролын салбар яагаад орчин үеийн эдийн засгийн ажлын байрны тий орчин үеийн хөгжлийн чиг хандлагын энэ шаардлагуудыг хангаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад бид нар хүүхдүүдэд ирээдүйд амжилттай байлгах тэр зүйлээр нь бэлдэж гаргаж өгч чадахгүй байгаа юм. Яагаад боловсролыг бид нар хүртээмжтэй үр дүнтэй өгөөжтэй байлгаж чадахгүй байгаа юм бэ. Энийг өөрчлөе гэдэг л ерөөсөө ийм алсаараа байсан. Яг ингээд одоо амар балаа сонсогдож байгаа хэл та тэнэг юм шиг. Гэхдээ ингээд яг талент хараад байгаа юм шиг. Би бол өөрөө нэг айгүй дэлгэрэнгүй ярьдаг хүн байхгүй юу. Би өөрөө жоохон хойшоо сууж байгаа л Ямаа яриад, бачи яриад, ингэнгүүт яг хоёр талд ингээл нэг ярьж байгаа юмнууд ингээл давхцаал тий. Бид нар ийм ихчихсэн шүү дээ. Манайхан ийм шүү дээ. Тэгэл ихний уулзтаа гараа явахдаа би ямар ч сан бодсон бодлоо вау ямар сонирхолтой юм гэ. Тэгэл шууд айгүй ойрхон уулзаал, айгүй ойрхон айгүй супер хурлуулсан. Уулзах болгондоо ярьж байгаа бүх юм давхцаал. Бид нар ч гэсэн гэдэг үг гэсэн амар их
хэрэглэгжсэн. Тэгэл нэг үтгэд те нөгөө айгүй хүсэл бол таарсан болохоор айгүй юм хурдан болсон л доо. Нэгдэх болоод хамтрах болоод төлөвлөгөөгөө хамт яриад тэгэл сургуулийн нээлт тэмцлэг нэр рүү ороод гэл явсаар байгаа л одоо шинэ жил болсон байхгүй. Айгу баг анхудаа харж ирсэн. Ер нь бол шүү дээ. Монголд 10 жил ингээд бизнес хийгээд ер нь ингээд хүмүүстэй хамтрахад дургу болчдөг. Тэгээд ер нь хүний амнаас юм гарч ийна гэх юм шууд толгоон дотор тархин дотор нэг фильтр үүссэн. Энэ худштай, энэ худштай. Гэл тийм угаасаа яах юм бэ? Өөрөө л өдөрчөө гэсэн хандлагатай байсан. Дандаа ингээд хүлээлт нь хөрөхгүй байгаа учраас энэ хамтрын ажиллагаа. Гэхдээ нэмаах солгоо ихтэй ер нь яг буцаагаад хүмүүстэй хамтрах хэрэгтэй болов бодуулдаг одоо хүмүүс. Тэр нэг баяртай. Тэрний бол эргээд нөгөө яг юунд хүрэхийг зорж байгаа нь бол зорилго нэг тэрэнд хүрэх арга замаа бол бидний хувьд те яг ямар замаар явж очих нь бол бидний хувьд ёстой бараг түүх бичих үйлдэлсэн баг те. Тэгээ богино хугацаанд маш богинохон хугацаанд оловч айгүй олон зүйлийг хийсэн байна. Энэс гадна боловсрал гэдэг зүйл бол өөрөө 10 жилийн өмнө, 50 жилийн өмнө, 100 жилийн өмнө байсан тэр зүйлээсээ асар их өөр болчихсон. Илүү их динамик, илүү их олон зүйлийг өөртөө агуулдаг, илүү их өндөр хэрэгцээ шаардлагатай болцсон байгаа энэ үед бид нар яагаад өмнөх өөрчлөгдөөгүй байгаа тэр зүйлээр боловсролыг хүүхдүүдэд өгж байгаа юм бэ? Энийг өөрчлөх боломж байгаа юу? Энэ боломжийг хэдэл хайж үзье гэдэг ийм одоо зорилго дээр бас нэгдсэн гэж боддог. Эцэг эгч хүчингөрөө тэгээ багш нар ч хүчингөрөөгээд эцэг хийсэж бах юм шаардаад тэгээ багш нараас ч бах юм шаардаад байхгүй. Тэгээ яг одоо ойлгохгүй юм байх юм бол багш нараас сайн асуугаад ярилцдаг. Тэгээ эцэг ихтэй бас тэгээ асуудал гарах юм бол тийм ярилцдаг л. Бас нэг бид цоо шинээр туршиж үзсэн те. Цоо шинээр хэрэгжүүлж үзсэн нэг зүйл бол хоёр өөр кампус дээр нэг баг юм шиг яаж хамтарч ажиллаж болох вэ? Хүүхдүүдэд өгж байгаа сургалтын үйл ажиллагааг хоёр өөр кампус дээр байгаа ч гэсэн яаж нэг бодлогоор нэг долгион дээр өгдөг, нэг соёлоор явж болдог энэ зүйлийг бид нар хийж үзэх вэ гэдгийг тэр амжилттай туршиж хэрэгжүүлсэн байгаа. Хичнээн хоёр өөр байгууллага, хоёр өөр кампус, хоёр өөр байршилд байгаа ч гэсэн манай одоо багш нар те энэ сургалтын албаныхан бид нар яг нэг байгууллага шиг нэг хүүхдэд дээр өгж байгаа анхаарал, нэг хүүхдэд дээр гаргаж байгаа үр дүн дээр бид нар яг нэг хүн шиг төвлөрж ажиллах энэ арга барилыг сүүлийн 3 сарын дотор бид нар маш амжилттай туршаад хэрэгжүүлээд үр дүнгээ гаргаж утсан байж байгаа. Одоо бид нар нөгөө нэг яг хамгийн анх ер нь яг боловсролын салбарт орохдоо ч гэсэн анх тэгжил бодож орсон байхгүй. Бид нар өнөөдөр биш те маргааш гарах үр дүн биш. Столж ихнээс яг 10 жилийн дараа бидний хувьд манай сургуулийг төгсөөд гарсан хүүхдүүд те бид нар ч гэсэн өөрсдөө ингээд одоо ахмадаас би одоо Ямад тэгдэг байхгүй юу. За угаасаа одоо 10 жилийн дараа бидний хүүхдүүдийн ирээдүй бол бүр амар гэрэлтэй байна те. Угаасаа ойлгомжтой. Энэ бол тэгээд одоо нэг цагаан сар болоод гэртээ ингээд сууж исэн чи одоо бүр амар дэлхийд гарсан лаглаг залуучууд бид нар дээр орж ир золгодог те. Тэгснэ бүгдээрээ ингээд хүмүүн одоо томооч юу вэ экогоор гарсан хүүхдүүд байх. Ер нь бол зориг энийг л гэж харж исэн 10 жилийн дараа те. Тийм болцсон байгаасаа яг тэр хүрээлэл бүр нийтээрээ бүр ингээд амар хүчрхэгтэй ерөөсөө л яг одоо хамттаараа ингээд бүгдээрээ нийлээ нэг тийм хүчрхэг тийм хүрээлэлтэй мундаг болоосаа гэдэг тийм зорилгоор л ер нь анханасаа бид нар энэ боловсролын салбарт орсон шүү дээ. Тэгэхээр 10 жилийн дараа магадгүй яг энэ бичлэгийг үүсгэх юм бол тэг зорилготой хүрсэн байна гэдгийг харна л гэж бодож байна. Нэг хэлэх зүйл бол бид Монгол улсын тэг шилдэг боловсролын үйлчлэгийг бий болгоно гэж зорж байгаа. Зөвхөн Монгол улсаар тогтохгүй төв дэлхийд нэр нь гарсан юм боловсролын байгууллага болох гэж зорж байгаа. Дэлхийн хэмжээний чанартай боловсролын үйлчлэгийг Монголд авч болдог ийм зүйлийг ийм үйлчлэгийг бий болгох гэж зорж байгаа. Нэг зүйлийг бид маш сайн одоо давтаж хэлэх хэрэгтэй. Энэ бол бид зөвхөн
одоо нэг секторын эсвэл нэг давхаргын хүмүүсийг сурдаг сургууль биш. Бид нийгмийн бүх хүрээллээс тэ орлогын бүх төвшнгөөс ирж суралцдаг үр дүнд хүрдэг ийм шилдэг сургууль болохыг хүсэж байгаа. Тамир гэдэг бид Орно аймгаас Монголын хамгийн анхны альтернатив сургууль суралцгаар болсон сурагч байна. Юуны төрөнд маш олон боломжийг мөн маш олон мэдлэг боловсролыг жийдэдэд заахаар болсон бас маш олон хүүхдэдэд энэ боломжийг олгож байгаа сургуулийн хамт олон маш их баярлалаа. Тэгээд нийт сургуулийн хамт олон болон нийт суралцагчдаа амжилт хүсье баярлалаа. Би яг хүүхдүүдээр гарч үр дүн харахаараа л амар ирчүүж авдаг. Тэгээ амар сонио манайх сая 3 удаа пич явсан нөгөө танилцуулга явж байгаа шүү хүүхдүүдээр. Гурвуулных нь өмнө айгүй жоохон тийм шантрах хаашаа жоохон даун, жоохон уналт гэх нь бас хаашаа. Гэтэ ер нь уналт юм шиг. Яхаар айгүй олон юм оролддог. Тэгээд нөгөө нэг дандаа өмнө хийж байгаа юмроо өсрөө орчдөг болохоор нэг айгүй хөөрцөн гэж явж байгаа л оролдоол тэгээ нэг ингээл сайжирж байгаа юм шиг байж нэг гацаад ингээд нэг тэгшин болдог моментууд дээр хүүхдүүдийн пичтер очдог. Тэгэл ингэнгууд ингээд вау. Бүр ингээд амар зүв чиглүүлэг дээр явж байгаа юм байна. Бацаан чи ингээд та жоохон түлхчих. Энэ яг бүр яг мөн байна гэх. Тэгээ яг мөн байна гэх. Тэрнээс амар хөвчөж авдаг ер нь бол амар хайртай тэр процесс. Нөгөө хэсэг нь багийнхантайгаа брейнстормдог. Ялангуяа шинэ юм дээр. Би нэг хүмүүсүүдийг ингээд яг процесс яг хийж байгаа юм дээр ингээд ингэх нэг тийм хобби биш. Ахтай ингээл Tom Hards медиагийнхантай ингээ брейнстормдох, дижиталтай ингээд айгүй ядаргаатай асуудлыг шийдэх гээд ингээ суухаар бүр ингээ 2 цагийн нойртоос ч гэсэн ингээ шууд сэрэлгэждэг. Яг энэ хоёр процесст бол хамгийн хайртай. Яг энэ каунселинг байгаа да. Ерөнхийдөө хүүхдүүдийг ингээ дотроос нь ингээ муу бүдүүлгээр хэлэхэд нөгөө хүүхдүүдийн амыг ухаад, тархийг ухаад, толгой зүрх сэтгэлийг ухаад яг чи ямар хүн юм бэ гэдэг нэг ерөөхдөө багах юм асуугаад 20 30 удаа уулзаад тэгээд ерөөхдөө хүүхдийг цааснаар буулгаад эсэйг нь бичүүлээд тэр нь амар гоё кайфтай. Яг гэх юм бол хүүхд маань 650 үг дотор 1.5 хуудас дээр би хаанаас ирж явсан хүн бэ? Би яг ямар шиг хүн юм бэ? Тэгээд яагаад намайг дэмжих ёстой юм бэ гэсэн ийм 3 том агуулгатай юмыг айгүй цөөх үгээр ингээд бичих ёстой. Тэгээд энэ өнөөдөр хүртэл энэ дээр ирэхийн тулд ерөөхдөө сайн бичих ёстой чадвартай болсон байдаг. Боловсрол бол өөрөө үр дүн нь их алс сэттэй тий. Холын зайд урт хугацаанд гардаг ийм зүйл. Гэхдээ бидэнд өнөөдөр хийж байгаа ажил маань юунаас бидний одоо амжилттай зөв зүйл төр байгаа гэдгийг мэдэрдэг гэхээр яг хүүхдүүд төр өдөр болгон өдөр тутам гарч байгаа өөрчлөлт төр. Тэр хүүхдүүдийн сурах ирмэлзэл тэр хандлага өөрчлөгдөж байгаа, эерэг өөрчлөгдөж байгаа энэ зүйл төр. Багш нар хамт олон тий энэ боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь илүү урам зоригтой. Би зөв зүйл хийж байгаа юм байна. Бид нар хүүхдүүдийг ингэж өөрчилж чадах юм байна. Амьдралд нь бид нэмэр болж болох юм байна гэдэг тэрийг мэдэрч байгаа тэр хэсэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гарч байгаа өөрчлөлтийг харах. Үр дүн ийм болж байна. Энэ манай хүүхэд илүү дуртай болж байна. Илүү сайн ойлгож байна тий. Энэ сурсан мэдлэгээ хэрэгжилж чадж байна гэдэг зүйлийг хажуунаас нь хараад ойлгож байгаа тэр хэсэг. Олон зүйлээс бид нар бол ингээд зөв зүйл хийж гэн, зөв чигт явж гэн тий. Бидний хийсэн ажил үр дүнтэй болж гэн гэдэг дээр өдөр тутам ингээд үр дүнгээ хараад мэдрээд явж байгаа. Ерөөсөө л бидний нүдэн дээр өөрчлөгддөг байхгүй юу?
хүүхдүүд өөрчлөгддөг, эцэг их өөрчлөгддөг. За тэр байтугай яг энэ багш нар өөрчлөгддөг. Тэ энийг мэдэрнэ л гэдэг угаас амар том аз жаргал байхгүй юу. Жишээ нь анх нэг хүүхэд орж ирэхэд бид нар тэ бүр ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, хүнтэй харилцаж чаддаггүй, тэ бүр ингээ хүний өдөөс ч ингээд одоо өөрийгөө илэрхийлж чаддаггүй тийм хүүхдийг бид нар за энийг бид нар өөрчлөе шүү гэж бид нар зорж ажилладаг. Тэ гэтэл яг тэр өөрчлөлтийг одоо бид нар ингээд мэдрээд тэр хүүхд дээр гараад тэрийг харж байгаа л бол угаасаа ажил дээрээс авж байгаа хамгийн том одоо аз жаргал тий. Mr. Sandman, bring me a dream. Make him the cutest that I've ever seen. Give him 2020 оны дөрөв би зүгээр надад бусад жилүүдтэйгээ бодвол асар хөгжсөн жил юм шиг санагдаж байна. Ер нь бол яг нэг хөгшөрсөн гэх нь хаашаа. Гэтэ жоохон баг амьдралтаа анхны удаа далдаг батчин жоохон буур суусан ч юм уу гэж бодсон жил юм шиг санагдсан. Тэр юунаас вэ гэхээр ингээд бид нөгөө өглөө болгон ингээд талархал хийдэж штэ. Тони Робинсын Prime ингээ хийж байгаа те. Тэгэхэд бодож байгаа бодлууд тэг ингээд намайг хүрээлсэн байгаа хүмүүсүүдийг харахаар л амар тийм бодлууд ирдэг. Ер нь бол багаас амар ганцаарддаг байсан юм шиг байгаа. Тэгээ айгүйх тийм өөрөө голдог ч юм уу. Тэгээд нэг хүрээлэл үүсгэж чаддгүй хөлт байсан юм шиг санагддаг. Ер нь бол урт хугацааны. Тийм болохоор энэ жил ялангуяа хамтаа багийнхнаа бодохоор ерөнхийдөө бол айгүйх тэгж л бодож байна да. Амар. Тэгвэл тэрийг бас хит их бодцохоор нэлээд бас жон прешэр авдаг. Амар гоё юм гэхээр алдчихгүй гэдэг нэг юм буруу бодол ер нь тийм сэтгэлгээтэй урагшаа бол айгүй буруу шийдвэрүүд гаргадаг. Алдсан ч тэр хүртлээ яг жинхэнэ үерхэл үүсгэсэн гэдэгт амар баяртай байхыг хичээсэн жил байсан юм бол. Тэгээ надад амар гоё нэ. Ер нь бол амар яг бууртагаар happy байна. Ер нь бол нэг моментинд хөөрсөн happy биш нэг юм. Удаан мэдэрч болох тийм нэг юм ад жаргалын төвшин гэх юм уу те.